Дараагийн мэдээг танилцуулъя. За НАТО-д ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудыг халах үйл ажиллагаа болсон байна. За сүүлийн өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон түүний харьяа байгууллага албадад ажилладаг өндөр албан тушаалтнуудыг одоо цэвэрлэх үйл ажиллагаа өрнөж байгаа. За үүний нэг хэсэг болгож НАТО-д ажиллаж байгаа Америкийн тэнгисийн цэргийн адмиралыг одоо халах шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэж Reuters агентлаг мэдээлж байна. За Reuters агентлагт мэдгдсэнээр Америкийн тэнгисийн цэргийн дэд адмирал Шошана Чатфилд гэдэг хүнийг бол Америкийн одоо энэ хүү Трампын засаг захиргаанаас явуулж байгаа бодлогын хүрээнд цэвэрлэх ажиллагаанд өртөж одоо халагдсан байж магадгүй гэдгийг 3 их сурвалж ноцлож Reuters агентлагт мэдээлсэн байна. За харин энэ мэдээллийн үнэн бодиттой эсгийг бол Пентагоноос шууд баталгаажуулж мэдэгдээгүй байна гэсэн хэдий ч бол их сурвалжууд Reuters агентлагт мэдгдснээр НАТО-гийн холбоотнууд бол Chatfield-ийг албан тушаалаас нь чөлөөсөн тухай мэдээллийг өөрт нь хүргүүлсэн гэж хэлж байна. За НАТО-гийн цэргийн хорооны Америкийн цэргийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Шошана Chatfield-ийн хувьд тэнгисийн цэргийн хүчний 3 одтой генерал цолтой ийм цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байсан юм байна. За тэнгисийн цэргийн коллежийг удирдах байсан анхны эмэгтэй бас болж байсан. За 2023 он хүртэл Тэнгисийн цэргийн коллежийг удирдах байгаад НАТО-гийн одоо энэ хүү өндөр албан тушаалд дэвшин ажилласан юм байна. За үүнээс өмнө бол Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын агентлаг кибер командлын дарга генерал Тимоти Хауг бол пүрэв гарагт албан тушаалаас нь огцруулсан. За ингээд бол Америкийн Дональд Трампын засаг захиргаан үндэсний аюулгүй байдлын албадад цэвэрлэгээ хийж эхэлсэн гэж тухайн үед бол үзэж эхэлсэн. За мөн пүрэв гарагт огцорсон хүмүүсийн дотор үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тагнуулын албаны дарга Брайан Walsh, хууль тогтоох асуудал эрхэлсэн ахлах одоо захирал Томас Бруди, технологи үндэсний аюулгүй байдал харуулсан ахлах захирал Дэвид Фейтнер гэсэн ийм хүмүүс бол албан тушаалаас огцорсон байна. За тэнгисийн цэргийн хувьд бол тэнгисийн цэргийн ажиллагааны дарга болж байсан анхны эмэгтэй болох дэд офицер адмирал Лиза Франчеттиг бол бас албан тушаалаас нь халсан ийм үйл явдал болж байна. За Chatfield-ийг яагаад огцруулсан, ямар шалтгаантай байсан? За энэ тал дээр одоо энэ үйл ажиллагаа нь Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-гийн талаар явуулж байгаа Америкийн бодлоготой ямар байдлаар одоо холбогдож байгаа талаар мэдээллийг бол тодорхойгүй байна. За нэг өгсруулжийн одоо өгсөн мэдээллээр бол энэ одоо тэнгисийн цэргийн адмиралыг халсан явдал нь бол Пентагоны зүгээс олон талт байдал, тэгш байдал оролцоог хангах санаачлагыг урд нь хэрэгжүүлж байсан. За энэ санаачлагынхаа хүрээнд эмэгтэйчүүд за бусад одоо арьсны цөнх болон үндэсний цөөхүүдийг бол тодорхой өндөр албан тушаалтуудад бол дэвшүүлж ажиллаж байсан. За энэхүү санаачлагыг бол Пентагоноос цуцалсан. Тийм учраас энэ одоо санаачлаг цуслагдсантай холбоотойгоор тухайн албан тушаалтнуудыг одоо ажлаас нь халсах ийм шийдвэрийг гаргасан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.